Эцэгчүүдийн маань сошиал орчинд нийтлэг сэтгэл зүйч болон мэрэгчлэнүүдээс асууж байгаа нийтлэг асуудлуудыг бид түүж аваад та бүхэндээ хариулт зөвлөгөө болох үүднээс хариулахад бэлэн болоод байна. За ингээд хамгийн ихний асуулт маань хүүхэд маань генетик зүүрүүд, ууртай, хувиа хичээсэн болоод байна. Үүн дээр яах ёстой вэ гэдэг асуулт байна. Энэ бол өөрөө ялангуяа өсвөр насны ийм сүүл үе дээрээ ихэнх үе дээр хамгийн их ажиглагддаг хүүхдийн зан үйлүүд байгаамаа. Хүүхэд өөрөө хувиа хичээж ийн гэдэг нь хүүхдэд хувийн орон зай хэрэгтэй байгаагийн л нэг илрэл гэж ойлгож байна. Ер нь томчууд ийм хувиа хичээсэн занд бол дурггүй. Тэгэхдээ хүүхэд заавал тодорхой хэмжээнд хувиа хичээж иж өөртөө нөгөө хаалгаа хааж түүгчж иж өөртөө өнгөрүүлэх ийм цаг хугацаа хүүхдэд маань зайлшгүй хэрэгтэй байдаг. Илүү өөрийгөө олж нээх, үе тэнгийнхэн дундаа өөрийгөө баталж харуулах, үе тэнгийнхэн дундаа өөрийнхөө байр суурийг эзлэх гээд их том сорилтын дунд хүүхэд маань явж байгаа учраас энэ өсвөр насны үед бол хүүхэд хувиа хичээж иж өөрийнхөө өнгө төрхийг олноо. Наа зах нь ийм өөрийн гэсэн хувийн орон зайтай ийм бие даасан хүн болж байгаа юм байна гэдгийг бид нэр хүлээн шүүрэх юм бол угаасаа л бие даасан хувь хүн гэдэгт өөрийн хувийн орон зай, хувиа хичээх ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байдаг гэдгийг эцэг эхчүүд маань ойлгох болов уу гэж бодож байна.